За сайн сонсгож байгаа зү манайхан хүн хөлтэй нуур тулах мөчид юу тохиолддог бол гэж бодож байсан мэдтэй. Анимашн ярьж өгөө контентын 2 дугаар дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаараар 2020 онд гарсан бараг хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшуулсан Picture Animation студиэс Walt Disney Pictures зориулан бүтээсэн Soul буюу сүнс киноны товчлолыг бэлтгэн хүргэж байна. За ингээд кино руу гарцгаая. Энэ бол манай киноны гол дүр Joe Gardner. Цаашдаа бүгдээрээ сэтгэл залуу гэж нэрлээд яцгаая. Сэтгэл залуу бол дунд сургуулийн хөгжмийн багш бөгөөд хүүхдүүдэд хөгжмийн хичээл орж байгаагаар кино маань эхэлдэг. Яг энэ үеэр сэтгэл залууг сургуулиас нь тушаал гаргаж цагийн багш байхаа болж үндсэн ажилтан болсон тухай мэдээ ирдэг. Сэтгэл залуу энэ талаар ээжийнхээ ажил дээр ирж хуваалцах үед түүнд бас нэгэн сайхан мэдээ ирэх бөгөөд түүний насан туршдаа бишрэн шүтэж явсан жаз хөгжмийн хамтлан гишүүдтэйгээ нэг тайзан дээр төгөлдөр хуур тоглох санал байлаа. Тоглолт болох газар очиж хамтлагийн гишүүдтэй уулзсан тэрээр өөрийн төгөлдөр хуур тоглох чадвараа шалгуулах бөгөөд сэтгэл залуу чин сэтгэлийн гүнээс хөгжмөө тоглодог учраас тэрхүү ур чадвартай болон сэтгэлээсээ төгөлдөр хуурыг тоглож буй байдал нь багийн бусад гишүүдэд маш их таалагдж өнөө оройн 21 цагийн тоглолтод сайхан осол өмсөд ирээрэй гэж хэлээд явуулдаг. Ингээд сэтгэл залуу маань бөөн баяр хөөр аз жаргалтай хүн хотын гудмаар гүүхтээ хэрээтэй л явж байна. Яг л өөрийн амьдралын томоохон амжилттай залах гэж байгаа энэ мөчөд замдан таарах өөрийг нь бэртээх саад бэрхшээлэгч анзаарах сөхөөгүй явж байгаад азгүй нэгэн хувь тавилангаар муусны нөхрөө унжихдаг. За энэ бол сэтгэл залуугийн сүнс хувилбар. За тэгэхээр яасан бах нь? Сэтгэл залуу муусны нөхрөө унаад сүнс нь биеэс нь гараад явчихсан байх нь. Сэтгэл залуугийн ирсэн энэ газар бол өгсөн хүмүүсийн сүнсэнд хойд төрлийг олж өгдөг газар гэж ойлгоход болно. Үүнийг мэдсэн сэтгэл залуу үгүй би өөхөх болоогүй би өнөө орой маш чухал тоглолттой гэж орилсоор буцаад гүйчихдэг. Аргагүй ахалтаа энэ амьдралынхаа туршид хүсэн хүлээж байсан цаг мөчн ирэхэд гинтийн үхэлтэй нүүр тулна гэдэг мэдээж хүн санагдах байх. Ингэж гүйж явсаар хан нэвтлээд харанхуй нөхрөө унжихдаг. Унсын энэ газар нь яг л деважин шиг харагдах бөгөөд сэтгэл залуу энэ деважин уу эсвэл кино юу гэхэд тентхийн ажилтан үгүй дээ энэ бол урд төрөл гэж хэлдэг. Би бол энэ газрын ажилтан л гэж ойлгосон учраас ажилтан гэд хэлчихлээ шүү. Тэгээд энд газрын бүх ажилчдыг Жэри гэж дууддаг. Нэгсэндээ энэ газар бол өгсөн хүмүүсийн сүнснүүдийн урд төрлийг мартагдуулж, хувийн зан чанарыг нь бэлтгээд хойд төрөл буюу дэлхий рүү илгээдэг газар юм. Энэ үед сэтгэл залуу би өчгсөн үү гэж асуухад тентхийн ажилтан үгүй дээ чи хараахан үхээгүй чи хүлээлгэж байгаа гэж хэлнэ. Яг энэ үеэс бид сэтгэл залууг хараахан үхээгүй сүнс нь биенээс нь гараад явчихсан гэдгийг ойлгох бөгөөд үхэл амьдралын загт эмнэлэгт байгаа гэдгийг нь мэдэж авах болно. Анх сэтгэл залуугийн алга болсон энэ хэсгийг бүртгэж байсан нэгтлэн сүнс сүнснүүдийн тоо нэгээр зөрж нэг сүнс алга болсон гэдгийг мэдэх болно. Мэдээж тэр бол манай сэтгэл залуу. Энэ харин бол дэлхий рүү илгээх портал. Үүгээр дамжин хувийн зан чанараа тодорхой болгосон бэлтгэгдсэн жижигхэн сүнснүүд өөрийн хойд төрлийг олохоор дэлхий рүү ундаг юм. Үүнийг хараад сэтгэл залуу тэдэнтэй хамт дэлхий рүү унахад болох юм байна гэж бодон тэднийг даган шууд л жижигхэн сүнснүүдтэй хамт дэлхийн портал руу унжихдаг. Мэдээж тэр явж чадахгүй. Яагаад гэхээр тэнд очисон бяцхан сүнснүүд өөрт нь томилогдсон ментороор дамжуулан бүхий л зан чанараа тодорхой болгож бэлтгэгдээ дэлхий рүү унах тэмдгийг дүүргэж чадсан тохиолдолд дэлхийн портал руу унаж хойд төрлөө олдог юм байна л дээ. Үүнийг даанч сэтгэл залуу ойлгоогүй бөгөөд тэднийг дагаад дэлхийн портал руу үсрэхэд анх унаж ирсэн газраа дахиад л унчихна. Дахиад л үсрэн, дахиад л унна. Дахиад л үсрэн, дахиад л унна. Хэд хэдэн удаа дэлхийн портал руу унсан ч тэрээр өөрийн биедээ дахин орж чадахгүй. Учир нь тэрээр дараагийн төрлөө олоогүй, хувийн зан чанараа тодорхойлоогүй байгаа. Энэ хооронд манай сэтгэл залууг тентхийн ажилчид төөрсөн ментор сүнс гэж ойлгоод ментор сүнснүүдийн сургалтанд хамруулах ба сүнснүүд дараагийн төрөлд орох буюу дэлхий рүү илгээгдэх хүртлээр ямар хүнд байх ёстой зан чанаруудыг цуглуулж сэтгэл зүгээ хэрхэн бүтээж дахин шинэ төрөлдөө ордог болохыг ойлгож авна. Тэрээр энэ сургалтанд хамрагдсны дараа нэг сүнсний ментор болж түүнийг дэлхий рүү илгээх ажлыг гардаж хийх ёстой юм билээ. Сүнснүүд нэг гэсэндээ хүн төрлийг олж дэлхий рүү илгээхдхийн тулд энэ газраас эхлэн бэлтгэдэг бөгөөд хэрвээ тэдний тэмдэг баг багаар цугларсаар зан чанараа бүрэн олсны дараа хойд төрөлдөө ордог гэсэн үг юм. Яг энэ сургалтанд хамрагдах үедээ сэтгэл залууд нэгэн увайгүй муу бодол төрдөг бөгөөд тэр нь юу вэ гэхээр энэ юм. Мэдээж юу гэж ийм амархан байх вэ? Нэг ментор нэг сүнсийг бие дааж аваад дадлагжуулах ёстой болоход манай сэтгэл залуу шал өөр хүний тэмдгийг аваад орчихдог. Түүний хулгайсан тэмдгийн жинхэнэ эзэн бол дэлхийд алдартай Нобелийн шагнал хүртсэн хүүхдийн сэтгэл зүйч залуу байлаа. Ингээд сэтгэл залуугийн нэг баг болох сүнс бол 22 юм. 22 бол дэлхий рүү явах хүсэлгүй сүнс. Сэтгэл залуу маань 22 сүнсэнд өөрийгөө ментор биш,
мөн би энэ тэмдэгний жинхэнэ эзэн биш гэдгийг хэлж тэр хоёр сэтгэл залуугийн амьдралыг харж эхлэх болно. Тэрээр бага насандаа л жаз хөгжмийн хамтлаг татагдаж тэдэнтэй хамт нэг тайзан дээр төгөлдөр хур тоглох гэж бүхий л амьдралаа зориулсан хэдий ч түүний амьдрал тэр чигтээ бүтлгүүтэл харуулслаар дүрэн байсан юм. 22 сүнс сэтгэл залууд өөрийн тэмдэгэ өгч дэлхий рүү явуулахаар тэд харилцан тохиролцдог. Ингээд тэд 22 сүнсэн тохирох зан чанар амьдралын нутаг учрыг олохоор явцгаах бөгөөд зураач, гал сүнөгч гэх мэт бүхэл зүйлийг туршиж үзсэн боловч аль нь ч 22-т таалагддаггүй. Цаг дууссан хэдий ч тэд 22-т тохирох зан чанар амьдралын утга учрыг олоогүй тул тэднийг хойд төрөлд аваачаар жирийн ажилд ирэх бөгөөд энэ үед тэр хоёр маань бүжигчнийг туршиж үзээгүйгээд ажилтнаас зугтаж төөрсөн сүнснүүдийн байдаг газарт ирдэг. Төөрсөн сүнснүүд бол одоо хүртэл дэлхий дээр амьдрал нь хэвийн үргэлжилж байх хэдий ч ямар ч амьдрах итгэлгүй нэг зүйлдээ хитрхийг автчихсан амьдралын утга учир алдсан хүмүүсийн сүнс энд байдаг газар юм. Тэр хоёрт Moon Wind гэх сүнс туслах бөгөөд тэрээр төөрөлцөн сүнснүүдэд тусалж биедэн буцаадаг ажлыг хийдэг юм билээ. Moon Wind нь сэтгэл залууг дэлхийн бий рүүгээ буцах боломж олгох бөгөөд сэтгэл залуу би бэлэн биш байна гэсээр байгаад санамсаргүй байдлаар ганцаараа биш 22-тай хамт дэлхий рүү унаад сэтгэл залуу муурны сүнсэнд орж харин 22 түүний биеинд орсон байна. Энэ үед хөвгөлтэй ч гэхүү өрөвдөлтэй ч гэхүү нэг зүйл бол яг жинхэнэ муурны сүнс нь хойд төрөл хуваарлах газар руу өсөж байгаа нь харагдаж байдаг. Ингээд тэд дэлхий дээрх Moon Wind-ыг олж сүнснүүдэд буцаан салхаар болсноор кино маань улам сонирхолтой болох юм. Сэтгэл залуугийн биеинд орсон 22 түүний биеийг удирдах гэж нэлээх бүтлгүүдж байгаа киноноос харах болно. Хотын гудмаар алхах үед 22-т дэндүү хэцүү бас айдастай санагдана. Яг энэ үед муурны биеинд орсон сэтгэл залуугийн сүнс 22-ыг хумсаараа санамсаргүй мажчихсан тул 22 цочирдсандаа хаашаа чамаг үгүйсээр байгаад нэгэн гудамжны мухар шигдээд суучихдаг. Тэгээд би энэ газраас явахгүй, энэ биеийг чинь өөхөх хүртэл эндээ хүлээн. Угаасаа энэ гидс чи өөхөх төхөөд уграад авах шиг байна гэж хэлдэг тул муурны биеинд орсон сэтгэл залуу пицца хулгайлж түнд өгөөд энэ бол үнэр гэж түнд хэлнэ. Ингээд 22 үнэр болон амт гэж ямар гайхалтай зүйл болохыг тэр үед ойлгодог. Эцэст нь тэд Moon Wind-ыг олж олзно. Moon Wind сүнснүүдийг солих тийм ч амар биш бөгөөд дэлхий болон астрал аялал хоёрын хооронд нэмгийн хэсэг гарч ирэх тэр хугацааг хүлээх хэрэгтэй бөгөөд Оркусын одод, Эхрүүдийн одод руу нүүх үед л гарч ирдэг гэж хэлнэ. Тэр мөч өнөө орой 18 цаг 30 минутанд болно гэж хэлээд орой олцохоор тохиролцоод салцгаана. Тэд хамтдаа оройн тоглолтондоо бэлтгэхээр такси барих тэр мөчөд оройн тоглолтод хамт тоглогдох жаз хөгжмийн хамтлагийн гишүүдтэй таарчдаг ба нэг зүсэн пицца барьчихсан эмнэлгийн цагаан халаад өмссөн этгээд төрхтөө сэтгэл залууг хараад тэд гайхах нь мэдээж иймээс удалгүй уцаар холбогдож өнөө оройн тоглолтод өөр хүнийг тоглуулахар болсныг хэлдэг. Гэхдээ түүнд дахин нэг боломж олгохоор шийдэж оройн тоглолтод маш сайхан уцлаад ирээрэй гэх дууд шудан үлдээсэн байна. Энэ үед сэтгэл залуугийн хичээл заадаг сургуулийн сурагч Кони ирж 22-той ярилцсанаар 22 ч муу адил өөрийн амьдралын утга учирыг олох ёстой байна гэдгийг ухаарч сэтгэл залууд оройн тоглолтод ороход нь туслана чи ч бас надад тусал хэмээн тэд тохиролцоонд хүрнэ. Энэ үед хойд төрлийг бүртгэж байсан Нэгтлэн сүнс зөрсөн тооны эзэн хэн болохыг олж тогтоон түүнийг дэлхий рүү явсан бүр 22-т томилогдсон ментор болохыг олж мэдээд түүнийг олж сүнсийг нь буцаан хойд төрөлд авч ирэхээр дэлхий рүү тэдний араас явна. Нөгөө хоёр маань оройн жаз хөгжмийн тоглолтод бэлдэх гэж сэтгэл залуугийн үсийг засах гэсэн орлого хийж бүтлгүүтээд үсийг нь яг тийм гол орно хосчихдаг. Балсан хэрэгээ засахын тулд сэтгэл залуугийн найз үсчин дээр очиж янзлуулна. Үсчний газар их зүйлийг ярилцсан 22 эндээс эхлэн өөрийн амьдралын утга учирыг олох шиг болно. Сэтгэл залуу болоо 22-ийн араас дэлхий рүү ирсэн хойд төрлийн Нэгтлэн сүнс тэдний ул мөрөөр мөшгийн явсаар байгаад тэднийг олох үедээ өөр хүний сүнсийг авч явахаа шахдаг бөгөөд энэ хооронд тэр хоёр маань хотоор зугаалж явна. 22 энэ үед хүний амьдрал тохиож болох жаргал зовлон утга учируудыг нэг нэгээр хайсаар замдаа таарах хөгжилтэй бүхнийг туршиж үзсээр л явна. Ингэж явсаар унсан малгайгаа авах гэж байгаад өмдөө урчдаг ба тэр хэсгээ оюулгаар сэтгэл залуугийн ээж дээр эцгээдэг. Сэтгэл залуу ээжийнхээ ажил дээр ирэх бүртээ хамт ажилдаг ихчийн хацар дээр нүнсдэг байсан бөгөөд энэ удаад ч мөн түүнийг хийх хэрэгтэй болж энэ талаараа 22-т хэлэхэд тэрээр шууд очиод уруул дээр нүсчихдэг. Сэтгэл залуугийн ээж түүнийг бүхий л амьдралаа ганцхан хөгжинд зарцуулж тэр нь ч амжилттай биш байгаад үргэлж сэтгэл нь шаналж амьдрсан байж таарах бөгөөд ээжгүй хоёр ихэндээ нэлээд таруухан харилцааг өрнүүлэх бөгөөд сүүлдээ сэтгэл залуу ээжтэй хөгжин бол миний бүхий л амьдрал. Би энэ зүйлгүйгээр амьдрч чадахгүй. Хэрвээ би өнөөдөр өвхвөл миний амьдрал ямар ч утга учиргүй өнгөрсөн болж дуусна гэж хэлэхэд ээж нь түүнийг ойлгож аавынх нь залууд нь өмсдөг байсан хослолыг гаргаж өгдөг. Үйлс хөвөөх, салхи сэрчигнэх, навчис унах,
магадгүй тэнгэр харах, зүгээр л алхаж явах гээд энэ бүх энгийн зүйлсэл хүний амьдралын утга учир болохыг 22 сэтгэл залуугийн биед орсон байгаа энэ мөчүүдэд л ойлгож эхэлдэг. Оройн 18 цаг 30 минут болж Moon Wind сүнснүүдийн байрыг солихоор ирэх бөгөөд энэ үед 22 сэтгэл залуугийн биенээс би гармааргүй байна. Би одоо л өөрийн амьдралын утга учирыг олох гэж байна гэж хэлдэг. Энэ үед сэтгэл залуун сүнс чи миний биеинд байгаа учраас энэ бүгдийг мэдэрч чадсан юм. Чи буцаж очиод семинартаа суугаад энэ бүгдийг эргээд мэдэрч болно шүү дээ гэж тэдний хооронд бахан хэмжээний зөрчилдөөн үүсэж эхэлнэ. Гэтэл 22 үгүй одоо бол энэ миний бие гэж хэлээд зогтчихдаг. Хөөцөлдөж явсаар тэд хойд төрлийн нэгтлэн сүнсийн өрхөнд орж хойд төрөл буцаад ирнэ. Тэд хоорондоо маргалдаж байх үед нэгтлэн сүнс тэдний маргааныг зогсоож "Жөө, чи бусдыг хуурсан" гэж хэлээд тэднийг дагуулan явна. Энэ үед 22-ын дэлхий рүү нэвтрэх сүлийн тэмдэг дүүрсэн байх ба сэтгэл залуу наадмыг чи миний урам зориг дүүргэж өгсөн юм. Чи миний биеинд байсан учраас энэ тэмдэг дүүрлээ гэж урлана. Сэтгэлээр унсан 22 дэлхий рүү нэвтрэх тэмдгийг сүнс залуу руу шидчихэд амьдралын утга учир алдсан төөрсөн сүнснүүдийн байрлах хар бараан хэсэг рүү яваад орчихдог. Би сайн биш, надад зориг байхгүй, би зориггүй. Энэ хооронд сэтгэл залуу дэлхий рүү явж өөрийн биеиндээ буцаж ороод өөрийн шүтэн биширдэг хандлагатайгаа нэг тайзан дээр тоглолтоо хийж хамгийн аз жаргалтайгаар амжилттай тоглолтоо дуусгаж чадах ба цаашдаач бас хамт тоглож байхаар тохиролцдог. Сэтгэл залуу өөрийн бүхий л амьдралын турш хүссэн зүйлээ бүтээж чадсан. Гэвч тэрээр насан туршдаа энэ мөчийг хүлээсэн ч нэг л жаргалтай байж чадахгүй байсан тул гэртээ ирээд 22-ын утга учир юу байсныг олж мэдэх гэж төгөлдөр хураа тоглоно. Өөрийн амьдралын бүхий сайхан мөчүүдийг эхнээс нь эргцүүлэн бодож эцэст нь 22-ын амьдрах утга учирыг олсон тэрээр төгөлдөр хураа өргөжлүүлэн тоглож түүний байгаа газарт сүнсээрээ дамжуулан ирж чаддаг. Гэтэл 22 төөрсөн сүнс болсон байх ба тэрээр амьдралаас өөрийгөө холдуулахаар нэг мөсөн сэтгэл шулуутсан болж таардаг. Төөрсөн сүнс болж хувирсан 22 хойд төрөлд дамжин орж тэрхүү газрыг тэр чигээр нь буснуулж эхэлдэг. Намайг сонсооч, чи амьдрахад одоо бэлэн болсон шүү дээ. Урам зориг гэдэг зориг биш. Бас чи жаз хөгжим тоглохдоо хамгийн сайн нь гэж сэтгэл залууг хэлэхэд 22 буцаад өөрийн биендээ хуурч сэтгэл залуу өөрийн дэлхий рүү буцах тэмдгийг түнд өгдөг. Би аль хэдийн амьдарч үтсэн. Одоо чиний ээлж. Тиймээс би буцаад дэлхий рүү явж чадахгүй ч хоёлаа хамтдаа дэлхий рүү үсэрцгээе гэж сэтгэл залуу маань хэлээд 22-тай хамтдаа дэлхий рүү үсэрдэг. 22-т дэлхий рүү орох тэмдгээ өгсөн сэтгэл залуу эргээд хойд төрлийг олох шатан дээр ирэх бөгөөд түүний өнгөрсөн хугацаанд хийсэн бүх зүйлсийг нь үнэлж түүнийг өөрийн биендээ дахин нэг удаа амьдрах боломжийг олгосон байдаг. Харин нөгөө нэгтлэн сүнсийг тэд яаж зохицуулсан гэж бодож байна? Яг ингэж. Эцэст нь хойд төрлийн ажилтан та яаж амьдрах гэж байна даа гэж сэтгэл залуугаас асуухад би хорон мөч бүхэндээ амьдрах болно гэж хэлээд буцаад өөрийн биендээ орсон байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Энэ сөүл буюу сүнс анимашнаас бид юуг хамгийн их ойлгож авах вэ гэвэл хүн бүрт анханасаа заавал хийх ёстой зүйл гэж байхгүй бөгөөд бид түүнийг амьдрч байж л олж авах болно. Бид өөрсдөө амьдралаа бүтээдэг. Мөн загас өөрийгөө далаад байгаагаа мэддэггүй, үргэлж бусдын ярьдаг далаад очихыг хүссээр байдаг шиг одоогийн бидэнд байгаа зүйлсийг хаа нэгтээ хэн нэгэн хүсэж мөрөөдөж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Одоо байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж үргэлж талархаж амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан анимашн байсан юм. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.